Би Өвөрнгай аймгийн Богд суманд төрж өссөн. Миний аав багш, ээж маань эмч, жирийн нэг багш эмчийн хүү. За миний хоёр өвөө бол хоёулаа тухайн үедээ одоо сум нэгдлийн дараагаар ажиллаж исэн ийм хүмүүс. Манай Өвөрнгай аймгийн Богд сумын Скватрын зам нэгдэл гээд миний өвөөгийн ажиллаж исэн нэгдэл бол одоо тухайн үедээ Монгол улсын нэлээд том нэгдэлд орж Монголын хамгийн олон ямаатай сум болж исэн. Манай Өвөрнгай аймгийн Богд сум ч өөрөө Монголын хамгийн олон ямаатай сум. Бас олон хүн амтай. Тэгээ Өвөрнгай аймгийн хамгийн урт талын сум. За ер нь хөдөөгийн малчтын гол орлого олдог одоо хийж байгаа бизнес гэх юм уу да. Ийм зүйл нь бол одоо мал аж ахуй байгаа шүү дээ. Дамаа манай энэ Өвөрнгай, Арангай, Баянгор энэ гурван аймаг бол хөдөө аж ахуйд суурилсан аймаг. Тэгээд тэр дундаа мал аж ахуй голлсон, мал аж ахуйгаас ихэнх орлогоо олдог ийм ард түмэн. Гэтэл одоо өнөөдөр бол одоо мал болон малын гаралтай түүхийд үнэ хүйтж байна. Малаас одоо зөвхөн махан л үнэтэй байна. Бусад одоо малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний үнэ бол одоо маш бага. Зарим тохиолдолд хог дээр хаягдж байна. Гэтэл энэ бол одоо нөхөгддөг дэлхийд бас үн зэнд хүрэх ийм баялгууд байдаг. Миний мөрөөдөл бол одоо малын гаралтай түүхийдийг боловсруулж дэлхийн зах зээлд гаргах ийм том үйлдвэрүүдийг барьж байгуулах хэрэгтэй гэж боддог. За Дархан хотод арьс ширний үйлдвэрийн зохицолбор гэдэг томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэн боловч зогссон байдаг. Тухайн одоо арьс ширний үйлдвэрийн зохицолбор Дархан хотод ашиглалтанд орсон бол жилд 20 сая ширхэг арьс шир боловсруулж дэлхийн зах зээлд, олон улсын зах зээлд нийлүүлэх ийм боломжтой болох байсан юм байна лээ. Тэгээ ямар ч үсэн тэр зүйлийг бол одоо тэр үйлдвэр, тэр зохицолборыг бол зайлшгүй хийх ёстой гэж бодож явдаг. Хөдөөд бол одоо энэ сайхан цэвэр агаартай энэ өргөн удам газар нутагт бол хөдөөгийн ард түмэн орлого олоод за тэгээд зам дэд үтц амьдрах орчин сайтай байх юм бол одоо хөдөө рүү тэмүүлэх хүмүүс ч олон болно. Хөдөөд амьдрал одоо амьдралын чанар дээшлэнэ гэж бодож байгаа. Өнөөдрийг шиг ингээд дэд үтцийн хөгжил муу, за тэгээд олж байгаа орлого нь бага. За гол орлого болох хэвээр малын гаралтай бүтээгдэхүүн түүхийд нь үнд хүрэхгүй болохтойгон зэрэг хөдөө мал маллах залуучууд байхгүй болоод бүгд одоо хот руу, төв рүү нүүцгэж байна. Тэгээ үүнээс болоод одоо Монголын хөдөө нутаг бол магадгүй эзгүрэх ийм нөхцөл байдал руу явж байгаа учраас энэ өргөн удам газрыг нутгийг эзэнтэй байлгах, Монголын хөдөөг одоо хөгжилд хүргэхэд бол энэ газрын дээрх баялаг буюу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үнд хүргэх, малчтын орлогыг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж харж байгаа. Судалгаануудаар бол одоо хүн болгон хот руу тэмүүлж байгаа. Монгол улсын хүн ам 2045 он гэхэд 5 сая төрөх юм шиг байгаа. Тийм статистик байгаа. За тэр үед ч мөн адил одоогийн ийм байдлаараа явах юм бол хүн амын 57% нь нийслэл хоттой байна л гэсэн судалгаа гарч байгаа. Тэгэхээр нөгөө өнөөдөр сая 500 мянгуулаа Улаанбаатар чихээд байна гэдэг асуудал маань 2045 онд ч ялгаагүй л одоо 2 сая 5600 болцсон л байж ах ийм дүр зураг харагдаад байгаа учраас Монголын хөдөөг хөгжүүлж энэ өргөн удам газар нутагт одоо дархан суурьшиж нутагтаа сайхан амьдрах нь бол одоо бас монголчуудын алс ирээдүйд бас нэлээ одоо хэрэгтэй зүйл болов гэж бодож байна. Эдийн засгийг л тэлэх ёстой, хөгжүүлэх ёстой гэж харж байгаа. Тэр дундаа энэ хөдөө аж ахуйн салбар буюу мал аж ахуйн салбар бол малаа үнд хүргээд илүү их эндээс мөнгө олох, орлого олох боломж байгаа нь бол харагддаг. Өнөөдөр нэг хонь дунджаар хонь ямаа 120 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл хөдөө 1000 малтай хүн 120 сая төгрөгийн хөрөнгөтэй л гэсэн үг тийм ээ. Гэтэл 1000 малыг хөдөө хариулна гэдэг бол маш их хөдөлмөр, маш том асуудал шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт бол нэг 2 өрөө байрал 120 сая үнэтэй байна шүү дээ. Нэг гудамжинд давхиж яваа Прадо жипл 120 сая үнэтэй байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ мал гэдэг энэ монголчуудын маш том хөрөнгийг бол бас үнд хүрэх ёстой гэж бодож байгаа. 90 хотод нэг жим буюу 500 г мах 45 юаны үнэтэй байгаа. 1 кг мах 90 юаны үнэтэй байгаа. Тэр нь одоо 480 төгрөгөөр үржүүлэхэд 42 мянган төгрөгийн үнэтэй байгаа. 1 кг мах шүү дээ. Тэгээд одоо тэр хилийн цаана хятад 800 мянган төгрөгийн үнэтэй байгаа нэг хүн. Монголын дундаж малыг нэг 500 мянган төгрөгийн үнэтэй болгочихвол 1000 малтай хүн 500 сая хөрөнгөтэй болж хөрөнгө нь өсөх, үнд хүрэх ийм жишээ байгаамаа. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа мянган залуусын эгэл төлөөлөл тэрээр
улс орны барьж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогод уялдуулан хөдөөгөн хөгжүүлэхийг эрмэлзэж байлаа. Үнэхээр ч хөл дороос эхлэх олон асуудал хөдөөд шийдэл хайж байгаа нь үнэн. Одоо хөдөө сумын амьдралыг мэднэ, хөдөөгийн амьдралыг мэднэ. За тэгээ ер нь хөдөөг одоо хөгжүүлэх юмсан энэ аймгийг, энэ сумыг хөгжүүлэх юмсан энд амьдарч байгаа хүмүүс тэр Улаанбаатарынхнаас дутхгүй илүү их одоо тийм орчин амьдралын чанартай байгаасаа гэж бас бодож мөрөөдөж явдаг. Тийм боломжууд байгаа. Манайх одоо үндсэндээ барилга барьдаг компани. Тэгээ Өвөрнгай аймагт богд зочд дуудлал гэдэг нутгийнхаа нэрээр нэрлсэн зочд дуудлал үйлчилгээний төвийг барьж байгуулсан. За одоо мөн бас олон хүнийг ажлын байраар хангадаг. Орон нутагт болон улсын төсөвт бас томоохон татвар төлдөг ийм хамт олон. Өнөөдөр 200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. 200 гаруй айл өрхийн амьдралд бас тус нэмэр болоод явж байгаа ийм хамт олон. Би одоо 10 гаруй жил хувийн хвшилд ажиллаж байгаа. Тэгээ хувийн хвшлийн бас жаргал зовлон, за одоо бас ололт амжилт ер нь болж бүтэхгүй зүйлийг бас гадарлана. Тэр дундаа хөдөө орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид хувийн хвшлийг бол бас ойлгодог, мэдэрсэн ийм хүн. Ер нь эдийн засгаараа тэргүүлж байгаа, өндөр хөгжиж байгаа эдийн засгтай улсууд бол хувийн хвшил дээр л тулгуурлаж, хувийн хвшлээ дэмжиж, баялаг бүтээгчтэй дэмжиж, за иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж хөгжиж байгаа. Одоо өндөр хөгжилтэй орнуудын зарим бизнесийн жишээнүүдийг харж байхад бол бизнесийг анх босч ирэх, хөл дээрээ босох бас одоо ингээд тодорхой хугацаанд бол бас төрөөс бол одоо бодлогоор дэмжижээж босгож ирдэг. За босч ирээд хөл дээрээ боссны дараа бол бас ном журмынхаа дагуу явах ийм зүйлүүд байдаг. Дөнгөж эхэлж байгаа бизнес дээр одоо тэгэл татварын адилхан хувь хэмжээ ч юм уу одоо яг одоо урд нь босцсон эсвэл одоо өмнөх цаг хугацаанд илүү давуу байдал бий болцсон бизнесүүдтэй адил хэмжээнд авч үзэхтэйгэн зэрэг шинэ бизнесүүд одоо жижиг дунд бизнесүүд босч ирч чадахгүй байгаамаа. Тийм учраас олон жижиг дунд бизнес эрхлэгчид болон ажлын байр бий болгож байгаа хувийн хвшлийг бол төрөөс бодлогоор дэмжих, за татварын хувь хэмжээг одоо шаталтай болгох ч гэдэм юм ингээд өөрчлөлтүүд бол хэрэгтэй. Тэгээ иргэдэн баян байх юм бол энэ улс бол дороо босоод ирэх ийм потенциалтай боломжтой ийм ард түмэн. Бид чи одоо оюуныхаа потенциал чадамжаарч тэр энэ өргөн удам газар нутаг, энэ их баялаг, байгалийн баялаг гэдэг ингээд олон боломжууд биднэрт байгаа. Тийм учраас бид нар бас зөв бодлого, за эв нэгдэл, за бас хамтын хичээл зүтгэр багаар ажиллах чадварууд дутаад байна гэж хардаг. Ийм зүйлүүдээ одоо нэгдэж нэгтраад хийж чадвал биднэрт бол илүү их хөгжих ийм боломж байгаа нь бол харагддаг. Ийхүү хөдөө тийш чиглэсэн хөгжлийн тухай уураг санааг ургуулах тэрээр хэд хэдэн оновчтой шийдлийгч хэлсэн. Хөдөөгийн хөгжил бол бүсчилсэн төлөвлөлт, хот сүрэнгийн төвлөрлийг бууруулахад чиглэсэн тэнд суугчдыг эдийн засгийн таатай нөхцлөөр хангахад уялдсан бодлого байх юм. Одоо энэ орхны хөндөд гэхэд түүх соёлын шинэ хар орон мутыг байгуулах гэдэг одоо ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарсан байгаа. Газар зүйн байрлалын хувьд ч гэсэндээ Монголын гал голомт нутаг одоо энд бол эндээс одоо баруун тишээ явсан ч адилхан, зүүн тишээ явсан ч адилхан, хойшоо урагшаа ингээд яг л Монголын хүйс төвцөг. Одоо энэ дэс чинь нэг 60-70 км-ийн цаана Өвөрнгай аймгийн Бүрд сумын нутагт Монголын төвцөг байгаа. Тийм учраас бол бүсчилж хөгжих ёстой. За дээр нь ер нь энэ улс орныг бүсчилж хөгжүүлснээр бас ер нь газар зүй, байгалийн онцлог, хүн ардын ах уй, соёл, аж амьдрал бас бүсчилж аль бус нутагт ямар түүх соёл, одоо давуу тал бий, тэрнийг одоо тодорхой болгож илүү одоо тэр давуу талаа ашиглаж хөгжих ёстой гэж боддог. Тийм учраас Монголын хөдөө бол хөгжих ёстой. Хөгжихдээ одоо бүсчилж хөгжих ёстой. За бүсчилснээрээ бол олон давуу талыг бий болгоно гэж боддог. Энэ бүс нутгийн урд талаараа говь байгаа. За дунд хэсгээрээ тал хээр байгаа. Хойд хэсгээрээ одоо энэ ар хангаа, үр хангаа ингээд ороод ирж шít. Энэ бүс нутгийн хойд хангаа хэсэг бол аялал жуулчлалын бас гол бүс нутаг байгаа. Одоо манай энэ Өвөрнгай аймгийн хар хорин сум байна. За Арангай аймгийн бүс нутаг байна тийм ээ. Ингээд Монголын аялал жуулчлалын бас гол бүс нутаг. Түрүү 2023 онд чинь Монгол улс маань аялал жуулчлалын салбараас 1 тэрбум долларын орлого олсон. Тэгэхээр энэ бүс нутагт бас илүү их орлого орж ирж гэнэ гэсэн үг аялал жуулчлалын салбараас. Тийм учраас цаашдаа ч гэсэндээ энэ аялал жуулчлалын
бизнесийг илүү төрөлжүүлж ашиг хүртэх, илүү энэ бүс нутгийн иргэдийг энэ одоо аялал жуулчлалын салбараас орлого олох ийм боломжийг бүрдүүлж өгөх төр засгийн бодлого шаардлагатай гэж харж байгаа. Аялал жуулчлалыг дагаад бас мэдээж байгаль орчны асуудал яригддаг. За мөн одоо бас иргэдийн аж амьдрал, ажлын байрны тухай асуудлууд яригддаг. Тийм учраас Монголын аялал жуулчлал бол улирлын чанартай байгаа нь бас жоохон учир дутагдaltaй байгаа. Уг нь бол одоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Жилийн 4 улиралд энэ бүс нутагт одоо аялал жуулчлал одоо жигд явж байвал энэ бүс нутгийн иргэдийн орлого, аж амьдрал, ахуй амьдралд бас илүү хэрэгтэй гэж харж байгаа. Би ер нь бизнес гэдэг үний хувьд бодож явдаг. Бизнесч тэр улс орны хөгжилтч тэр энэ цаг хугацаа гэдэг хамгийн чухал зүйл байгаа. Тэгээ бид одоо ингээл нэг томоохон бүтээн байгуул, томоохон хөгжлийн ажил ярихаараа маш их олон жил ярьж байна. Гэтэл одоо бид нартай яг адилхан хөгжлийн нэг гараанаас эхэлсэн Хятад ч гэдэг юм уу, тийм ээ? Орос ч гэдэг юм уу, энэ улсууд одоо бас ер нь нэлээд үйлдвэрлэгч, дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч ийм улс орнууд болцсон байгаа. Гэтэл бид бол маш их баялагтай. Зөвхөн оюу толгой гэхэд одоо 500 тэрбум долларын баялаг байж байна. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 10 тэрбум доллар. Монголчууд юу ч хийхгүй 50 жил болоход идэх хэмжээний баялаг, тийм мөнгө одоо байж байна. Хажуу талд нь 5 толгойн нүрсний орд гэдээ байна. 7.5 тэрбум тонн нүрсний нөөцтэй. Бид нар жилд нэг 100 сая тонн нүрс зараад дундаас нь хулгайд алдчихгүй шиг байвал хангалттай мөнгө олоод бас боломжийн дэд бүтцийн хөгжүүлээд хүмүүсийн аж амьдралыг дэвшлүүлэх юм бүрэн боломж байгаа. Тэгээ газрын дээрээ ч ийм их баялагтай, газрын доороо ч ийм их баялагтай байж бид ийм цөөхүүлэх нэ, ийм өргөн удам газар нутагтай байж илүү их хөгжил дэвшил ярьж чадахгүй байгаа нь бол одоо учир дутагдaltaй санагддаг. Тийм учраас бас энэ хөгжлийн дараагийн шатанд хүрэх зайлшгүй шаардлага бол одоо залуучууд бидний нуруунд дээр ирсэн гэж бодож байгаа.